үнэхээр үзэгчтэй. Энэ бол миний хамгийн сонсох дуртай 2 дууны нэг байгаа. Гэтэ энэ дуунуудыг зөвхөн сонсдоггүй, энэ дуунуудыг үзэнгээ сонсдог. Тэгээд одоо реакшн хийнэ гэх цааш юм дээ. Энэ дуунууд дээр зүгээр тайлбар тавьж та бүхэнд танилцуулъя, сонирхуулъя. Та бүхэн миний хамгийн дуртай сонсох дуртай, үзэх дуртай 2 дууны клипийг хүлээн авч үзэх гэнэ үү. Цаг Records төлөвлөж байна. Гэн цаасан шоу гэдэг киноны саундтрак байгаа. Нэг алхам хамтлагийн гунигийн дөөл нэртэй. Энэ кинонд олж үзэх гэсэн чи олдохгүй байгаа маа. Тэгээ энэ кинон ер нь бол нэг охин ингээд ангиж шилжиж орж ирдэг. Цаасан шоу киноны саундтрак. Цаасан шоу чи За тэгэхээр яг манай яг киног би үзэж байгаагүй ч гэсэн киноны гол дүрүүд нь яг энэ нэг дүр юм шиг байгаа. Одоо энд яг план дээр харагдаж байгаа юм л та. Тэгээ Натлийн нэг хүн байгаа. Тэгээ энэ хүн нь болохоор яг киноны бас нэг гол дүр. Тэгээд энэ охин байгаа. Тэгээд цаана сууж байгаа энэ залуу. Тэгээ энэ туслах дүр юм шиг байгаа. Яг миний ойлгосноор бол. За тэгээ энэ дүрийн ядал явдлыг ингээд нэг ангид энэ охин шилжиж ирснээр эхэлтий юм шиг байгаа маа. Голцоо ингээд дуунаас нийлүү ингээд киноныхын талаар ярих гэдэг. Одоо кинон дээр яг юу гардгийг таамаглах гэдэг. За одоо ингээд ангийнхан сууж штэ. Одоо ингээ алгацсан. Тэгэл манай ингээл хүн уурдлал ингээл байгаа. Энэ охин чаа сайн л болд юм шиг байгаа юм л да. Одоо энэ дүр маань. Тэгсэн чи цаатлынхаа найр баярлцаа. Бас энэ охин сайн. Арай өөрөөс нь дээд зэргийн нэгдүгээр ат маань ч юм уу те. Арай нэг гар нь ингээд алгадуулчих чи баярлж байгаа байхгүй. Одоо ингээ яаж дэлгэрэнгүй баярлж байгааг та нарт харуулъя. Гарны үргэлт боллоо. За тэгээ шинээр шижиж ирсэн охинд иймэрхүү асуудал алийг тэргэх бүх өвгүүд л ингээл энэ охин сайн бай ингээл те. Тэр ингээл байшиг дээвэр дээр гараад цаас шуух шидэл. Тэгээ би энэ дуун дээр ингээд энэ дунд дуртай ч гэсэн ингээд дахилтан дээр нь юу гэж дуулаад байдгийг нь ойлгодог юм. Тэгээд хамгийн гол энэ дууны ингээд давуу тал нь юу гэхээр ингээд заавал нөгөө гой дуулдаг хүн энэ дууг дагаж дуулах албахгүй ингээд зүгээр солгоо олоотой байсан ч дагаад дуулцахад яг л гой дуулж гинэ л гэж ойлгохоор гой дууга. За одоо энэ киноны бас нэг хэсэг байгаа маа. Одоо ингээд энэ маань нөгөө нэг гол дүрийн охин сайн байгаа шүү дээ. Тэнгүүт энэ бас сайн болцоо. Тэгээ одоо энийг хортой мөлтөгж яваад гисийг өвтгдөг тийм сцен байгаа. Одоо та бүхэнд танилцуулъя. За ингээ гидсэн өвдөж байгаа. Тэгээ мөлтөө аваа мань яг 0 орох гэдэг амжихгүй нэ. Уг нь эн чинь нөгөө нэг охинтой сургуулийн урд уулзахаар төлөвлөсөн байгаа байхгүй юу? Даач манай хордулц дээр баярлж байгааг хараа. За одоо нөгөөдөг чи хордулц юм чи яах вэ? Одоо өөрөө энэ охинтой уулзах завшаатай болчихж байгаа байхгүй юу? За тэгэл одоо ингээл хоёулаа явахаас тэ нөгөө чи адлаг болчлаа гэж яваад өгнө. Чи солиорч тэ. Би сая юу сонсоогүй чи хайцсан сая. Аяа миний бүлгээ шийдлээ баяа. Би мөхч хайртай. За баяраа гэж байгаа хгүй. Одоо энэ дээр бол нэр нь ингээд тодорхой болж байгаа. Тэгээ охины нь болохоор мөгчин гэж байгаа. Биш баяр өнөө мөгчин чи бид хоёр бүрээд ирсэн шүү дээ. За одоо нөгөө ирч мөгчингээд очичаа. Мөгчин гэртээ дутцсан. Би дээрт хоёр болчихсон. Тэгвэл бид гурав энэ бүтэцэгчээд хамгийн сайн бас хамгийн өнөр өтгөө хасааллаа шүү дээ. Энэ хэсэг жаахан бид хоёрт хоёуланд чинь сайн гүтээ гурлаа үргэлждэг нэцээ. Тийм ээ. Гурав дахиж хийжээ салахгүй. За одоо ингээл гинт яагаад ч юм өвчтэй юм шиг. Киног нь үзэх болохоор бас илж мэдэхгүй. Гинт мөхчин өвдөл. Тэгсэн чи энэ охин энэ мөхчингийн нөгөө яг мөрөөдөл нь болохоор ингээд цаасан шууд дунд ингээд байхыг хүсдэг байсан юм уу та. Амар тийм гонигтай. Баяр чиний мөрөөдлийг биелүүлэхэд онгоц. Тэгээ баяраа ингээд сургуулийн дээвэр дээрээс онгоц шидэ цаасан шууд шидэт байгаа байхгүй юу? Яг л миний мөрөөдөл шиг. Тэр ингээ мөрөөдөл ингээ цаасан шууд дунд ингээ цогсыг хүсдэг гэсэн юм шиг байгаа. Тэг ингээ мөнхч жийж. Мөнхч. Чи яа? Мөнхч. 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 За ингээл цаасан шуугаа ингээл баяраа шидэл байгаа байхгүй. Дааж мөнхчингийн ингээд бидний орхиод явсныг мэдсэн. Тэгээд одоо ингээд юу ч хийж чадах вэ одоо ингээд.
Тэгээ ингээд ийхүү цаасан шоу киноны саундтрак нэг алхам хамтлаг гонгийн дуу байлаа. Энд бол миний сүүлийн сонсох дуртай 2 дууны нэг болчиход байгаа. Комментэн дээр бас ийм юмны талаар ярьж байна л та. Энэ гурав ингээ гуруулав эрэхтэй штэ. Тэгсэн чинь мөнгөчнөн энэ хоёрыг орхиод өгсөн чинь нөгөө хоёр нь үргэлжлүүлээд үргэсэн болов уу гэд. Явшин бооз. За энэ клипийг та хэд бас YouTube-ээс хайж үзхийг хүсэх юм бол ингээд хайж болно. Нэр нь жоохон тийм хүнд сэтгэлийн углуураг. За энийг би бас бичлэгнүүд дээр өмнө ашиглаж исэн. Ингээд одоо бол 1297 үзэлттэй 15 лайк, 7 дизлайк. Лайк дарах хэрэгтэй. Би яагаад лайк дараагүй гэдгүүлээ. Лайк заавал дарах хэрэгтэй. Энэ дуу тренд болох хэрэгтэй залуусаа. Дуугаа эхлүүлье. Сэтгэлийн углуураг Cannibal Arm. Ингээд нэгэн хос ингээд өглөөс ирснээр энэ хүү дуу маань эхэлдэг. Гэхдээ яг клипнийхэн зохиолын нь би төдийлөн ойлгодгүй маа. Яг дууны хувьд бол энэ маш гоё дуу байгаа. Гэхдээ эхлэх гэж жоохон боо юм бол тийм баг минут хэд дээр нь эхэлдэг лээ. 50 эдэн секунд дээр ч эхэлдэг ч лээ. Тэр хоорондоо нэг юм ярьж л байгаас. За ингээл залуу осыг алин тэрхв дээ ингээл өнөж гутрах, гунж гутрах, аз жаргалтай үе алин тэрхв бишгүүл таарах юм нэрээ. За тэгэл ингээл цонхоор харж байгаа л дан дан. За Хүний хорвоо төрөө тэнэс тутахгүй амьдэрч яваа хэрэг хийсэн цэцэг их юм буйнаар мултарч яваа хүн царас амьдэрсэнгүй үргэлж бусдын дээр хэдийн дэдик хэрэг хижидэнэ дэдик хидэж тэгж ховцсон зүйлийг харж явах та зүрхээ зүгээр өнгөрөөхгүй яах чамайг харуулта харсан цагаас чамайг өөрөн болгохын төлөө хамаг байдгаа барьж чиний хойносгүй лээ чамайг авчиргад төлөө хугалах шахан баярлаж чиний цаад банк мэдгүй аргамт чинь би орч миний амьдрал олон охин нарган цингийн дөндөө байсан чамайг харсан үцээс хойш чамайг харсан үцээс мөнгөн дуртай өндлөг охин байж чинь харин сайхан төрхөн чинь хүн авчээ би чинь одоо чи минь нүүр нэгний хартсан дөртөж олсон цаасан сабах бодлоо үргэлж яваа да. За одоо ингээд эхний одоо бадаг гэх юм одоо ингээд дуусч байгаа. Тэгээ энэ болохоор саяны мөрөн дээр ингээд юуны талаар дууссан байх юм бол ингээд мөнгөтэй айлын хөхтэй тэгсэн мөртлөө ингээд нэг охины араас ингээд гүгээд үнэхээр барахгүй. Тэгээд яг мөнгө нэр юу ч юм байна. Энэ хайрл нэр чухал юм байна гэсэн тийм утга агуулмжтай хэсэг байгаа. За одоо ингээд 2 дугаар бадаг эхэлж байгаа. Тэгэхэд ганц дат биш илхэлээж давхар харжээ гэж бодё төгрөг бис сэтгэлээр хэмжээ тодхон үлдсэн тоодоо хэдэн өдрийн зурагт тархинд бун таних хүнд өнгөрсөндөө одоо харамсан суу дахиад ганц дат биш илхэлээж давхар харжээ гэж бодё төгрөг бис сэтгэлээр хэмжээ тодхон үлдсэн тоодоо хэдэн өдрийн зурагт тархинд бун таних хүнд өнгөрсөндөө одоо харамсан суу. За одоо санийх дээр бас ингээд бас ер нь дуун чинь тэр чигээр ингээд агуулгын адилхан байх хэрэгтэй. Санийх дээр мөн л адил ингээд нэг охин ингээд намайг тоохгүй байна ингээд энэ охин л нэрээ энэ амьдралын утга учир юм байна гэсэн утгатай хэсэг явж байгаа. Одоо 3 дугаар бадаг минут 52 секундээс. Ганган тэрний төрхөн дуулаа хөвчүн байсан бусдаг би үл хөндлөсээр харин чамтай уулзснаар би өөрчлөгдсөн хамаг бүхнийг дотно Би мөнгөөрөө хүснээ авдаг би талаас хинч миний сэтгэл биш харин тэдний харц миний мөнгө цагаан нүд улаан хинч хаасан чи хараа булаам намайг чи сэтгэлээс хайрлсан би энэ дүүрсэн чи итгүүлсэн чамд бүхнээ би зориулсан айдам сайхныг чамд би амласан ахмиг настай эрэг чи дөнгөсөн амьдралдаа хэрэгтэй бүхнийг надаас авч үлдэх чадвар чамд би амжилт хүсье. Нэг амжилт хүсье гэдгээс нь ингээд дөрөөлж аваа сонсох юм бол сэтгэж үзэх юм бол энэ охин ингээд энийг тоогоогүй өөр залууг сонгоцсон. Тэгээд үнэхээр мөнгөрч ингээд чамайг хөдөлж авч бардгүй юм байна гэд. Тэгээд одоо ингээд буугаад өгч байгаа. Тиймэрхүү утга агуулмжтай дуугаа. Дахиад ганц дат биш илхэлээж давхар харжээ гэж бодё төгрөг бис сэтгэлээр хэмжээ тодхон үлдсэн тоодоо хэдэн өдрийн зурагт тархинд бун таних хүнд өнгөрсөндөө одоо харамсан суу дахиад ганц дат биш илхэлээж давхар харжээ гэж бодё төгрөг бис сэтгэлээр хэмжээ тодхон үлдсэн тоодоо хэдэн өдрийн зурагт тархинд бун таних хүнд өнгөрсөндөө одоо харамсан суу. За ингээд энэ дуу маань ингээд дуусч байгаа юм да. Яг клипний хувьд гэвэл нэг тийм зохиол мохиол гэдэг юм байхгүй. Зүгээр ингээд бусад шиг л энгийн клип болсон байгаа. Тэгээ дууны агуулмжийн хувьд бол та бүхэн цай тайлбарлалчлаа. Та нар ч гэсэн өөрөө сонсож байгаа бох. Тэгээд энэ Ryan Flow нь бол бас зөвөн явдаг. Тэгээ яалчгүй энэ бол тренд болох хэвээр дуу.
доогуур үнэлэгдсэн хамтлаг байгаа. Үнэлэгдсэн хамтлаг байгаа. Тэгээд энэ сэтгэлийн урлуурах тийм ээ. Одоо энэ Cannibal Army гэдэг. За тэгээд энэ хоёр дуу та бүхэн сонсохыг хүсвэл яаж орж хайхаа мэднэ. Тэгээд энэ бичлэг дээр нэг иймэрхүү лайла. Тэгээд дараагийн бичлэг дээр иргэд уулзъя. Таалагдсан бол мэдээч бичлэг дээр лайк